Хай. Сайн байцгаана уу оройн минь. За өнөөдрийн анги дээр би одоо хийх юм бол ярих юм бол би одоо маса нэмэн тэгээ дараа нь арзан би энийг төлж исэн одоо бүр шинэ жилийн өмнө төлж исэн миний одоо бараг бодоо болсон гэж хэлж болно. Яагаад би 2 сарын сүүлээр би жоохон өвдөд би маш муу байсан. Тэгээ дараад нь гэшээ тахаар хаглаанд ороод халааны дараа бүр миний би муу болоод бараг сар бэлтгэл хийгээгүй. Тэгээд одоо миний одоо бүх хадгалсан машинууд чи хинхэн бараг одоо алдсан гэсэн үг. Гэхдээ яг хөө тэр бүгдээрээ биш л те миний болчин гэж сэрэгтэй амар хурдан сэрэгж байна. Гэхдээ өмнө шиг одоохондоо биш байхгүй байна. Тэгэхээр тэрүүл одоо тэрүүнээс илүү болох гэж өмнөөсөө илүү болох гэж одоо хичээнэ. Тэгээд одоо би хамгийн сүүл 3-7 оны эхэлж бэлтгэлээ хийж гисэн. Юунаас ихсэн гэхээр чи би full body workout гэсэн. Full body workout бараг 2-7 оны хийсэн. Тэгээ 2-7 оны дараа яасан спитээс full body workout-аас болоод тэгээд split руу орсон. Болчнуудаа салгаад 1-7 оны бараг хийгээд тэгээд одоо цааш 7 оноос би одоо supplement-аас хийж эхэлнэ. Яг болохоор хөшөө хурдан жоохон одоо 100 болж байгаа юм чи. Яаралтай маш яаралтай гоё бие хөгжүүлмээр байна. Тэгээд миний одоо уух юмнуудыг одоо таанастай одоо би танилцуулъя. Миний уух юм бол high noble protein, whey protein, isolate. Энэ ч бол өндөр одоо шингэлтэй хурдан шингэлтэй уурнуудын чанартай уурнуудын isolate ахгүй. Тэгэхээр чи маш жижиг уурнуудтай. Тэгэд энэ уургыг бол би бэлтгэхийн өмнө энэ одоо цагийн өмнө бараг бэлтгэхийн өмнө яг л энэ чи саргиринтэй сод төлөвчтэй глутамин бас байгаа, BCA бас бага хэмжээндээ байдаг. Тэгээд нэг цагийн доктор баг уухаараа миний би яа гэж бодсон. Тижэл авцсан байна гэж бодъё. Тэгээд дараагийн уурга бол WC6. Энэ бол хамгийн сайн уурга миний одоо хувьд. Энэ бол хидроизолат гэхэр чи бүр микро одоо гранулта гэхэр чи жижиг бүр жижиг нут гэхэр чи маш хурдан шингэн гэсэн. Яад бол хотод руу орол тэгэл ямар ч бараг ачаалгүй хүний бие чинь нэг шингэн яалахаар энэ ч бол шууд бэлэн болцсон бараг шууд одоо хотол ороод протеин ч хотол ороод амино болоо тэгээд цуслуу тэгээд тусаараа чи шууд болцонлоо дамжаад шууд хичээлээ өгсөн. Тэгээд энэ уурга бол BCA-тэй байгаа, ES байгаа, лаусин энзимтэй. Энийг тэгээд бэлхийн дараа би ууж заавал шууд бэлтээ тусаад шууд уун. Тэгээд бэлэхгүй өдөр болол уухгүй гэж бодож байна. Гэхдээ яг одоохондоо үзнэ. Тэгээд Miracle Casein, Miracle Casein бол маш удаан шингэлцтэй уурга. Тэгээд энэ уургыг бол унахаас өмнө үү? Ялгаар энэ уурга ч бол шинийн хүний бие 8 цагаас одоо 8 цагаас 10 хин янз бүрийн хүн унтдаг ч таамагтай ч тэгэхээр тэр цагтаа бол энэ маш удаан шингд болохоор шүнжигээ тижээлээ өгдөг тийм. Хүний бие шинэ бол яг өөрийгөө дараагийн өдрөд бэлддэг. Тэгэхээр энийг бол маш сайн гэж бодож байна. Тэгээд энийг би шүн унахаас өмнө 30 граммаас дээшээ тэгээд явна. 30 грамм хиндэ гэсэн үг. Тэгээд миний хамгийн дуртай саплементүүд креатин монохидрант pure 100% гэхээр чи энэ ч бол одоо хэд барах хамгийн сайн саплементс нэг нахаа бүгдээрээ мэддэг креатиныг боодэрийг та харж болно. Энэ бол тэгэл маш олон жил одоо шинжилгээ мэлгэнд ороод дандаа маш супер үтэй оноо эднэстэй тэгэл креатиныг бол байн хэрэглэл сайн гэж бодож байна. Би бол энийг бараг жил угаал тэгэл хаяа нэг жоохон аваад. Гэхдээ би яг бэлтгэл өдрөл уудыг л да. Яг миний жин дээр 10 кг биен дээр 1 грамм уухаар гэхэл би 80 кг гэхээр чи одоо би чи өдөртөө 8 грамм бэлтгэл өдөр уух гэсэн үг. Бэлтгэлийн өмнө нэг 30-аас 10 минутын өмнө тэгээд бэлтгэлийн одоо хэвлээ хийж явах та нэг уун. Заавал BCA даам. BCA бол бас яг адилхан креатин шиг уун. Гэхдээ BCA бол би өглөө амарч байгаа үедээ өглөө хол содон дээр 6 грамм уун гэж бодож байна. Тэгэхээр чинь бас BCA ч бол branchinate amino acid гэхэр чинь аминогийн 3 хамгийн хүчтэй төрлийг гэж ярих уу. Би тэгж хэлж олно. Яг бол leucine, isoleucine, тэгээд L-valine. Энэс чи маш сайн
лавцны орлого булчин чинь хамгийн сайн хамгаалдаг саплемент нэг юм шүү. Тэгэхээр валина лавцна маш хэрэгтэй. Тэгээд энэ бол өндөр лавцтай 2-1-1 гэж хэлж болно. Тэгэхээр чи одоо яг 10 г ухаараа 5 г лавцэн 2.5 изолавцэн тэгээд 2.5 г валин. Тэгээд энийг бол би бас кардио хийж байхдаа масс авч байхдаа нэг байн гооч ин креатин таамд масны юм ч юм уу арцаач гэсэн үедээ ч гэсэн тэгээд дараагийн үедээ би жоохон ядарч ихлээр аргирын нь бол цэвэр AAK гэхэрч AHG гэхэрч цэвэр pure соц тэлэгч энэ бол маш сайн соц чинь тэгэхээр маш соцаатай хэлэхээр чинь одоо соцны одоо бүдүүн болох гэсэн. Тэгэхээр чи илүү сайн одоо хэрэгцээнүүд дамжуулна гэсэн үг цусаараа. Тэгэхээр болчин чи илүү их одоо помп авах гэсэн үг маш сайн. Энийг бол би аяар ух туртаа. Тэгэхээр бэлтгэл илүү үр дүнтэй надад байдیں۔ Тэгээд бүр дараа нь энийг жоохон энэ бол нэг сарын дараа юу нэ аргинино ууж эхэлнэ. Тэгээд нэг 2-3 7 дараа яг дуусч байхдаа цайкл одоо арцаач хэлж байхдаа би AMG ууж уун гэж бодож байна. AMG бол pre-workout my baby миний хамгийн дуртай supplement. Энийг бол би бэлээ бол маш хэцүү байдیں۔ Яг ядарч байгаа үедээ энийг уухаар бол би яг галзуур дэмбэлтээр төмрөө шидээл тэгэл бараг амархгүй 2 цаг муу хийж чадсан. Тэгэхээр энэ маш сайн гэж боддог. Энэ бол тэгээд эхлэхийн өмнө бүр бараг бүх юм бараг оруулж байгаа гэсэн креатин байна бүх төрлүүд нь. Гэхдээ бага хэмжээндээ. Гэхдээ яг энэ чи креатин надад байгаа, BCAA бас байгаа. Энэ дотор бас BCAA байна. Тэгээд BCAA давхар мишээ гормон бустер байна, тестостерон бустер, гормон матрикс өөр байна. Тэгээд энэ бол нуунтагтай капсултай 50 капсул байгаа. Энийг уухдаа би бараг эхний 2-7 хоног 25 г-аар угаад нэг капсул уун. Тэгээд 2 долооны дараа жоохон бие тасч эхлэхээр 2 капсул угаад тэгээд 35 г уун гэж юм. Жоохон гор ихлүүл илүү сайн гэж бодсон. Гинт нэг шууд ихээр хэлчихээ хурдан бие чинь тасч чинь. Нэлээд жоохон бага болчихно. Яг л импри workout жоохон бие хурдан тасдаг. Тэгээд энэний дараа бас бишээ одоо арзаач эхэлж байхдаа одоо жоохон бишээ жинэ хайж байхдаа жоохон ядарч эхэлж штэ. Тэгэхээр чи L-витамин уун жоохон одоо хүн турж эхлэхдээ одоо калори өдөр хэрэгцээ бага болчих шүү дээ. Тэгэхээр өдөр хэрэгцээс тэр ч тарих чи ядарч эхэлнэ. Витамин бол тарихыг маш сайн амраад. Тарих нь угаасаа бага хэмжээндээ байдیں۔ Гэхдээ гаднаас оруулал маш сайн. Би өдөртний 5 г бэлтгэхийн дараа тэгээд унтахаас өмнө ууя гэж бодож байна. Гэхдээ бүр ядарч байгаа үедээ энийг бүр өглөө босоод бас 5 г-аар уун. Тэгээд хамгийн сүүлд энэ шатан дээр одоо L-карнитин өгнө гэж бодож байна. L-карнитин зүгээр өөх задлагч энэ өөгийг чинь залаад одоо шатахт нь бэлэн болох тийм. Тэгээд яаж бүх юм одоо би өөийг өвөл чинь бүх юм ухаандаа шатаараа явна. Тэгэхээр одоо масса аваад тэгээд дараад нь одоо залуучууд одоо масстай шүү дээ. Тэгээд шууд одоо ялгарыг гэж бодож шүү дээ. Тэгэхээр чи шууд дасглаас солино. Олон таслууд хийн. Амралтаа багассан шууд хоолоо багасна. Тэгээд кардио бишээ дээр нь оруулна. Тэгэхээр чи маш муу яалахаар дэндүү их ачаал шууд гинт авчаар хүний болчин чинь тэрийг одоо тэр ачаалаа даахгүй тэгээд биш ганаас хоолоо багасгаар чинь бүр өдрийн калори хэрэгцээ байхаар хүний бие чинь шууд одоо булчингаа идэж эхлэн гэсэн үг. Яалахаар хүний биед хөгжиж болол өөх чинь хамаагүй чухал энерги тэгээд ихэндээ булчингаа идэх гэсэн үг. Би бол яаж эхлэн гэхээр чинь хэнд нь жоохон одоо кил калори өдрийг багасгана 300-аас эхлээд тэгээд тэр үед миний жин жоохон буун. Тэгээд хоолой хэмжээндээ барьж байгаагаас өмнө дараад нь би тавталтаа хийсэн. Тавталтаа хийсэд амралтаа багасна. Тэгээд амралтаа багасны дараа би кардио оруулна. Кардио оруулахад BCAA угаас ууж байгаа юм чинь булчин хамаална. Тэгээд кардио оруулсны дараа миний жин одоо тасаад байвал дахиад би одоо нэмээд L-карнитин уун гэсэн. Тэгээд дахиад L-карнитин одоо нөлөөлөхөөр болоод миний жин муухай болохоор арцаахаа болохоор дахиад жоохон хоолой багасна. Тэгээд жоохон жогоор явна гэсэн үг. Тэгэхээр илүү сайн гэж бодож байна. Тэгээд одоо танаас өнөөдрөөс миний одоо өөрчлөлтийг үзэж болно. Би одоо хоолны талаар одоо зөвлөгөө өгөн. Тэгээд заана яаж бэлж байгаа, яаж хийж байгаа, өдөрт
хэдэн цагаас тэгээд ямар хоол бэлтгэхийн өмнө ямар хоол бэлтгэхийн дараа тэрийг хэлнэ. Тэгээд та одоо цааш та наваа үзэж байна. Ямар даслнууд хийж аваад масс авч байна. Та одоо бүх юм одоо наваад одоо энэ миний бичлэгийг үзэж болно. Миний пэйж дээр personal Mongolian personal trainer тэгээд бүгдээ үрж ийн үзээрэй. Тэгээд шеэрлээд лайклаараа боломжоор. Тэгэл тийм юм байна. Хөшөө хүлээ мартчихсан юм байна. Центури таны байна. Асан хайрскийн найт одоо ус арс юу хүмүүсүүдийн омега 369 oil таксын дос энэ ч бүгдээ Century компани Calcium Magnesium энэ гурыг бас өдөр болгоо. Тэгээд Vitrum Centrum бол энэ чинь витамин минералс тэгээд үе мөчний юм бас витаминууд байгаа. Маш сайн. Яг л миний одоо бүх юм одоо power хүчний юм болохоор миний үе мөчнөөс миний булчинг дагаад тэр нь хурдан өгч чадахгүй бол тэрийг бас сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээд бас одоо ийм хоолны мухаар юм чинь Essential Forte он. Essential Forte бол илүү хотуудын хамгаалагч. Энийг тэгэл бас уух хэрэгтэй гэж бодож энэ алхах юм олон юм уухаараа бас жоохон хотод хэлийг ачаал авах магадгүй гэж бодож. Гэхдээ энэ чинь бүгдээрээ баг supplement юм чинь гайгүй гэж бодсон. Гэхдээ яг хамаалсан дээр. Тэгээд одоо миний уух юм чинь баг 1 2 3 4 5 6 7 8 9 supplement тэгэл витаминууд уу. Тэгээд наваа үзээд шеэрлээрэй, чадвал тэгэл лайклаарай. Тэгээд бүгдээрэнд нь амжилт